Сайн байцгаана уу эрхэм өнөд үзэгчдээ. Манай Ток подкастын маань season 2-ын 1-р дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт төгсөх курсын оюутан Мөнгөн Зул маань оролцож байна. Хөтлөгчөөр 2-р курсын оюутан Дэлгэр мөрөн миний бие сууж байна. За тэгээд урилгын маань хүлээж авч подкастт маань оролцож байгаад баярлалаа. За бас урьсандаас баярлалаа. Тэгээд яг ямар ч байсан сонсож байгаа сонсогчтой эхлэл хэсэгт хэлэхэд бит хоёулаа туршлагагүй яг ингээд анх удаа подкаст хийх гээд эхлүүлсэн сууж ийн. Тэгээд аль болох сонирхолтой сайн подкаст болгохыг хичээнэ гэж хэлээ. Тэгээд ямар ч байсан бүгдээрээ Мөнгөн Зулын талаар мэдээд энэ хүнийг ийм хүн юм байна гэд мэдээд энэ подкастнаас сонсоод тэгээд дуусгацгаая. Тэгээд ямар ч байсан подкастынхаа би эхний асуултаар мэдээж хүний хүүхэд нас маш гоё нандан хамгийн нөгөө цагаан дурсамж байдаг болохоор та өөрийнхөө хүүхэд наснаас эхлүүлээ яриач ингээд яг би ийм одоо тэгээ өөрчлөгдсөн төгөө бас хамтдаа яриад яриагаа эхлүүлээрэ гоё юм байна. За сонсож суугаа хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За хүүхэд нас би өөрөө Дорнот аймагт төрсөн. Тийм Дорнот аймгийн уугуулхан. Тэгээд Дорнот аймгийн 8-р сургуулийг төгссөн. Тэгээд Дорнот аймгийн 1-р цэцэрлэгийг төгсөжсэн. Тэгээд хүүхэд нас гэвэл яг нэг юм 3-аас 4-р ангийн үе айгүй их санаанд орж байна. Яг хамгийн анх би ч нөгөө Дорнот аймгийн 1-р сургууль гэдэг сургуульд 1-ээс 3-р анги хүртлээр сурж агаад 3-р ангиас манай гэр нүгэ сургууль нүгээд ингээ бүх юм өөрчлөгдөжсэн байхгүй юу. Миний орчин тарин солигдоод тэгээ яг ингээд шинэ байранд ороод шинэ сургуульд ороод тэгээд айгүй тийм гоё байсан. Амар ирэх заяа би. Нөгөө нэг ер нь айл юм байгаа байхгүй юу. Тийм тэгээд манай ихч чинь би дээрээ нэг ихчтэй. Тэгээ манай ихч болохоор надаас ингээд 8 насны зөрүүтэй нэлээд хол. Тэнгүүд би ч нөгөө айлын ирэх ингээд айл юм баг. Тэгэл ингээл манай хамаатны хүмүүс намайг энэ айгүй ирэхээ. Аавынхаа хүзүнээс зүгдээл явж идэг гэд айгүй их тэгдэг байсан. Тийм. Тэгээд одоо л ингээд найзууд гэвэл одоо манай Дорнотоос найзлсан найзууд маань одоо хүртэл байна. Тэгээд хамгийн хөвгөлтэй үе тэр л ах та. Ер нь бол хүүхэд насндаа юм бүрэг ичимхий дуу цөөтэй хүүхэд байсан уу? Айл эсвэл ингээд яг би зулаа чадна гэд нэг юм аюу тийм өндөр юм одоо emotionalтэй хөөхөд байсан уу. Тэгээ яг нөгөө нэг ингээ бүхэмжээ өөрчлөгдсөн гэсэн шүү дээ. Сая шилжээд тэр үе ингээ хүнд тусаагүй ерөөсөө юм гоё туссан уу ингээд юм гоё шинэ орчин сайн хүлээж авсан уу. Тийм. Одоо ийм байсан байхгүй юу. Манайх өмнө нь нэг өрөө байранд ингээ байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ тэнд ингээд гоёласан л та мэдээж. Тэгээ байжсэн чинь нөгөө би чинь арай жоохон ингээд томорж эхэллаа штэ. Тэгэл ингээл өөрөөтэй олмоор байдаг. Тэгсэн чинь манай гэрийнх ингээд 3 өрөө байр авч байгаа гэдэг ээж аав тэгдэг байхгүй юу. Тэгээ би бүр ингээд баярлаа. Би өөр ингэсэн өрөөтэй олж байгаа мó гэл ингээд амар баярлаа байжсэн чинь одоо ингээд сургуулийн хоол болохоор ингээд ойрхон байдаг 8-р сургууль руу шилжнэ гэд. Тэгээ би ингээд би ч нөгөө 1-2 дугаар ангидаа ингээд яг хоо нөх амар тийм сүртэй ангийнхантай дотн байгаагүй маа. Тийм болохоор ингээд за одоо яг гоё найзтай болох нь дээ гэж бодоод тэгээ 8 руу очижсэн. Тэгээ миний бол яг нөгөө нэг зан гэх юм бол амар юм. Одоо хүнээс нэг юм ичдэггүй одоо нэг юм айдаггүй гэх юм цаашаа заа яжаарай. Бишүрхэхгүй. Тийм яг энэ үг яг болох юм байна. Ерөөсө хүнээс бишүрхэхгүй. Тэгээ ийм амар сэтгэл хөдлөл өндөртэй тийм хүн байхгүй юу. Багын л тийм байсан одоо ч гэсэн тийм. Тэгээд анх яг 8-р сургуульд орохдоо ингээд жоохон даруухан орж исэн байхгүй юу. Ингээд нөгөө танихгүй юм чинь ингээд хүүхдүүдийг танихгүй. Тэгээд байжсэн чинь амар хөрхөн манай ангийн
нэг охин одоо бүр миний хамгийн сайн найз заяа. Одоо хүртэл ажилласан. Одоо хүртэл найзлдаг. Одоо 3 дахь ангиасаа хойш бит хоёр ингээ одоо хүртэл найзлж байгаа байхгүй. Тэнгүүдээ анармаа гэдэг юм. Тэгээд тэр найз маань болохоор ингээд намайг дөнгөж шилжээд ороод ирсэн чинь тамирын хичээл орохорлоо. Тэгээ би тамирын хичээл орно гэдэг нь мэдгүй формтой. Тэгсэн чинь намайг ингээд хүзүүдэж аваад за хоёлаастаа одоо гоё найзлнаа гэд. Тэгээ надаа ингээд ангийнхны нэрийг ингээд нэг нэгээр нь хэлээд энэ ийм тэр тийм энэ ийм хөхөд ингээд ингэдэг гэд ингээд надад анх танилцуулж исэн. Тэгээ өөр нь бол яг нөгөө нэг анх ороод ингээл даруухан байж байгаа л нөгөө найзуудтай болоод ингээл ангийнхантайгаа улам татна болоод ирэнгүүд яг нөгөө миний унган зан гарч ирж байгаа юм чинь. Тийм. Тэгээ би өөр нь амир тийм сэтгэл хөдлөл өндөртэй тийм deep dive хийсэн хүүхэд байсан. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо ингээ өөрчлөгдөг юм байна шүү дээ. Миний хувьд бол яг бүрэг ичимхий ингээ байж байгаа. Нэг галзуу бол одоо яг буцаа ичимхий болсон нэг юм сонио үе байдаг. Та бол яг байгаараа л байгаа юм. Тийм. Хоёлаа гэр бүлийнхэн талаар эхэлж асуух хэрэгтэй юм байна уучлаарай. Зүгээр. Гэр бүлийнхэн талаар асууя. Аав ээж нь одоо аав ээжийнхээ мэргэжлийн онцлогоос болж сэтгүүлч болсон гэдэг ч юм уу? Эсвэл айлын баг хүүхэд гээд гэр бүлийн талаар жаахан ярьж болох уу? Тий. Манай аав болохоор одоо Energy Resource гэдэг компанид хүн таацын жолооч идэг. Одоо миний бодожоор бараг нэг 14-5 жил ажиллаж байгаа. Манай аав бас насаараа жолооч. Тийм, манай аав ч нөгөө төмөр юу лээ? Ямар сургууль төмөр юу лээ? Төмөр замын дээд тий тэрийг төгсөжсэн байхгүй юу. Тэгээ манай аав болохоор яг мэрэгчлэн болохоор богооны жолооч мэрэгчлээ. Гэтэ яг нөгөө богооны жолооч мэрэгчлэрээ бол ажиллаагүй. Тэгээд манай ээж болохоор хоёр мэрэгчлээ. Нэг нь болохоор монгол хэлний багш, нөгөөх нь болохоор одоо нейро хийдэг байхгүй юу. Тийм. Тэгээ манай ихч болохоор инженер, цахилгааны инженер хүн байдаг. Тэгэнгүүт шал өөр гурван мэрэгчлээ хүн байгаа. Тийм. Тэгээд манай аав ээж өөрөө айгүй нөгөө залуухан байхдаа гэр бүл болоод ингээд хүүхд мөгт гаргаж ирсэн. Тэгээд миний мэдхийн лав манай ээж аав хоёр айгүйх тийм нөгөө бараа мараа хятадаас авчирж их зардаг байсан. Хүнсний дэлгүүр бараа зарна. Айгүй их юм өөртөө хувийн юм хийх гэж их оролдож байсан. Тэгээ байжгаад за амьдрал ер нь жоохон хэцүү байна. Одоо хоёр хүүхэдтэй болчлоо гэд ингээд амьдралаа дэвшлүүлэх гээд манай аав намайг 2 дугаар ангид байхад одоо юу руу явчихсан. Энэ өмнө говь руу нөгөө одоо машины жолооч хийхгээ явжсэн. Тэнгүүд хоногоор 14 хоног ажиллаад 14 хоног. Тийм анх бол 14 байж байгаа. Сүүлдээ нөгөө сар болоод тэгэл ингээд жоох удаад ирдэг болсон. Тэнгүүдээ ээж болохоор өмнө нь нэг ресторанд зохион байгуулагч илүү менежер хийдэг гэсэн. Би тэгтээ нөгөө айгу жоохон байсан болохоор яг мистинсээ санахгүй л байна л та. Тэнгүүдээ намайг нэг 3-4 дугаар ангид ороод ирсэн чинь одоо нөгөө гадаадын иргэн харьяат гээд нөгөө immigration газар байдаг штэ. Тий тэнд няруу хийдэг. Болцсон. Тийм. Тэгээ намайг бол нөгөө бүр төрж мөрөөгүй баг ингээд байхгүй байхад манай ээж нөгөө манай сургуульд багш идэг байсан юм лээ. Бага ангийн багш. Тэг би сонсчод хөөх ямар гоё юм. Тэг би ээжиг багш байсан гэдгийг баг 7-8 дугаар ангидаа мэдчихсэн баха. Тийм. Тэгэл манай ээж чинь Сүхбаатарын хүн. Аав Доронтих. Тэгэл аав ээжээ араас гүйсэр агаал дундаас нь би дорондоос гарч ирлээ дээ. Дундаас анаа тойр гарч ирлээ дээ. Тэр анаа нь хэдээр ихч вэ? 8-аар ихч. Яг адилхан. Та хоёр ер нь хэрэлдээ задлах нь хэрвээ яг одоо ингээд найзууд шиг байгаа. Жоохондоо задлж жоод одоо найзууд шиг болцсон уу? Тийм, тэгсэн. Гэтэ бас одоо ч гэсэн хаяа ингээ муудаад нөгөө нэг ийм хэрэлдэж үе гарна шүү дээ. Бас гарна шүү дээ. Тийм, тэгээд би ч нөгөө аав ээжээсээ илүү ихчээсээ амар айдаг. Би бас ер нь бол ихч бараг л боос шүү дээ гэрээ. Тэгээ нөгөө кал авдаг гэдэг шиг ихчээсээ бол үнэхээр их айдаг. Тийм. Гэтэ яг хуу миний бас амар хүндэлдэг хүмүүсийн нэг. Тэгээд бага байхад нөгөө холын зайн харилцаантай одоо би ингээд нэг жоохон байхад арай анаа бол нэг 10 жилийн том ахлах ангийн хүүхэд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд анаа надтай нэх амар юм юу байгаагүй маа. Дотн гэхээсээ илүү нэх амар байнга юм ярьдаг байгаагүй.
Тэнгүүд би ингээд нөгөө амар юм далзгар өгөхөд манай их болохоор тийм далзгар биш заяа. Ийм минь надаас бүр шал эсрэг хүн байхгүй юу? Ийм тайван, ийм зүгээр л ингээд юмаа хийгээл ингээд явж яадаг. Тэгээ бүр ингээд нөх амар юм ярьдаггүй. Би ч бүр амар ярьдаг заяа. Яриа хүн байхгүй юу? Тэнгүүд амар очиж ичигээ өддөг. Тэнгүүл их уурлал. Тэгэл бит хоёр гайгүй байжгаад анаа оюутан болоод ирсэн чинь нөгөө нэг жоохон нээлттэй болцсон юм аасан. Оюутан болсноос нь хойш бит хоёр бүр татна болоод. Тэгээ манай их ч нөгөө Ирланд яваад 3-4 жил болоо. Тэр үед нь би айл хэдийн оюутан болсон. Тэгэл ирээл бит хоёр хамт амьдарч мэмдраад тэг одоо бол бүр үнэхэр гоё найз шиг байдаг. Хамар гоё юм тий. Тийм. Ихчиг оюутан болоод яг хол орхио явж байхад нь санж манж уйлжсэн үү? Тийм, санж уйлжсэн. Яг ингээд гэртээ ингээл хэрэлдээл жоохон хол баймаар санагдаад байгаа мөрчлөөс яг цагаад л явах гэсэн чи ингээ уйлээд амар хэцүү мэдрэмж авч ирсэн үү? Тэгтээ ийм юм байна. Би нөгөө бага байхдаа ихчтэйгээ ингээд нэх амар толгойд үлдсэн тийм муудалцсан байдаггүй байхгүй юу? Тийм. Зүгээр ихчтэй бол загнуулж яссан ингээл нөгөө нэг ингэсэнгүү тэгсэнгүү гэж загнуул. Тэнгүүд нөгөө одоо бодохоор миний өмнөөс хонгорогчлаа ээжэд айгүйх загнуулдаг байсан баха. Би нөгөө анаг амар хоолдог. Ээж анаа ингээд тэгээд ялч байл юм баг. Тийм. Тэгэл нөгөө анаа оюутан болоо явхад эхлээд надад мэддэхгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь анаа оюутан болсныхоо 100 нь ирээд тэгээ ингээд гоё байж исэн чинь дараагийн 100 нь ирээгүй байхгүй юу? Ажил мажил хийн. Тэгээ найзуудтайгаа бас ингээд аялал маялна гэдэг ингээд юусоо ирээгүй. Тэгээ би ч бүр ингээд сонирн болоод санаж байгаа юм чинь. Тэгээ ер нь ингээ анаа нөгөө айгүй их ингээ оюутан ингээ би ч нэг 10 жилд оронтой байгаад байгаа шүү дээ. Тэгэл анаа оюутан болоод за нэг хаяа нэг ирснээ 7 молоо хонол ингээл явцдаг. Тэгсэн чинь дараа нь анаа болохоор нөгөө дорн говь билүү дээ. Дунд говийн нөгөө Mac гэд компани гэж Монголын алт компани гэд тэнд ажилд ороод тэг бүр ирэх нь багсаад тэг байжсэн анаа Ирланд явцсан байхгүй юу. Тэг бит хоёроос ингээд холын зайд ингээд айгүй удаа явж ягаад бараг 7 жилийн дараа яг ингэж уулзаад хамт амьдраад нөгөө өмнө нь бол дандаа уцаараа л ингээл анаа би ингэж тэгж ингээл видео колл хийгээл ингэдэг байсан. Гэр бүлийн бага насных нь гэр бүлийн орчин амар юм гоё гэгээлэг яг ямар байсан бэ? Төрслээд хэлэх юм бол яг одоо жишээ нь нэг юм ямар нэгэн үнэртэй зөвлөлч юм уу? Яг нэг хүн чихэрээ сонсоод ийм байсан байна гэд ингээд ойлгох үст надад болохоор штэ. Юу орж ирдэг? Шарсан мах санаанд ордог байхгүй юу? Ийм адууны шарсан мах санаанд ордог заяа. Амар сайн уу? Би ингээд манайх нөгөө 3 дахь байранд нөгөө 3 байранд орсны дараа манай аав ээж хоёр ингээд зээл аваад байранда бүтэн юм юу хийжсэн байхгүй юу? Засвар хийжсэн байхгүй юу? Том өрөөнийх нь хан маныг нураал. Тэгээ нөгөө засвар хийж явах үед ингээд анаа хоёр нөгөө манай ээжийн ихчинд байдаг гэсэн. Засвар хийж байгаа болохоор нөгөө байх боломжгүй. Тэгээд намрын нэг 2 сар нь байсан байхгүй юу? Тэгэл ээж аав хоёр нөгөө засварынхаа юм хумыг шалгаал, дээрээс нь хажуугаар нь ажиллаа гэл. Тэгээ бас тэр үед ингээд байжсэн чинь засварыгээ дуусчлаа гэд. Тэгэл гэрлэгөө орсон чинь бүр амар гоё за. Би бүр энэ ингээ манай гэр үү гэл ингээл би бүр ингээ шоконд ороод ямар гоё юм бэ гэл амар баярлал. Тэгэл өөрийнхөө өрөөнд ороод амар баярлал. Тэг ингээд нөгөө нэг амар тавилгагүй. Тэгсээр нь ингээд амар гоё засвар хийсэн маа штэ. Тэг би зун нь ингээд Сүхбаатар руу эмэрэгөө явчаад ирсэн чинь л миний өрөөнд ингээд юм тавилга аваа хийцэн за. 2 давхар ормор ингээд тавьсан. Тэгснээ ингээд компьютер ширээ сандал ингээл хувцсны шкаф толмол тавиад ийцэн. Тэгээ би бүр ингээд баярлаад уйлаад бүр ингээд баярлаа гэл. Тэгэл ингээд дээдлийнх нь орн анаагийнх, доотлийнх нь минийхээс байхгүй юу. Тэгээ яг ингээд манай аав ээж хоёр шинэ жил цагаан сар ямар нэгэн тэмдэглэлт баяруудаар дандаа бичлэг хийдэг гэртээ. Тэгээ тэр бичлэг нь надад одоо хүртэл байдаг. Тийм. Тэнгүүд би бүр ёо манай аав ээж хоёр ямар азар ингэж бичлэг хийдэг байсан юм. Манай аав аягүй хийдэг байсан байхгүй юу. Тэгээ би яг
нэрээ ингээд хийж явах юм бол дараа үзэхэд үнэхээр дурсамжтай байна. Тэр үед ингээ хийгээгүй бол нэрээ манай гэр чинь ийм байсан штэ. Ийм ингэж тэмдэглэдэг байлуу гэд ингээ санахгүй заяо. Тэгэл би бүр ингээ тэр бичлгүүдээ үзэхэр хаяа уйлдаг. Гэтэ амар жаргалтай байсан. Ингээ дурсамжаа нөгөө баттгаад авцсан байгаа штэ бичлэгэн дээр. Тэнгүүд амар гоё. Тэгээ нөгөө яагаад нөгөө адууны махны өнөртдөг вэ гэхээр манай ихч болохоор ингээ адууны махны хиддэг байхгүй юу? Ер нь жоохон дургу. Тэгээ байжсэн чинь би нэг аавтай гэртээ хоёулахнаа үлэхээр болоод 7 хоног тэгээ ээж авахгүй анаахгүй. Тэгээ нөгөө манай аав чинь бантан хийдэг. Тэгээ нэг шөл хийдэг. Тэгээд мах шаарддаг. Тэгээ болоо. Тэгээ байжгаад юу хийж тэгээ бид хоёр ингээ мэдхгүй заяа. Тэгсэн чинь манай аав ингээ адууны мах гаргаж ирсэн ээ. Хоёул мах шаарч идэх үү гэд. Тэгээ аав ингээ сонгон гэрчээл. Төмөс гэрчээл. Адууны мах гэрчээл. Тэгээ би яг ингээд аавын ямар үнэртэй мах вэ? Энэ яагаад ийм мөөхөн шар өнгөтэй байгаа юм гэл ингээл асуугаал заяа. Тэгсэн чинь адууны махаа миний охин гэл. Тэгэл амар шарж өгвөл тэгэл ийцэн амар гоё амттай. Би бүр ингээд тэр амтыг ерөөсөө ингээ мартахгүй байгаа байхгүй юу? Тэг би ингээ тэр үедээ ингэж бодсон. Энэ анаа яагаад юу надууны махан дургуун бол ийм гоё амттай ах ч ингээд тэгэж бодчихсон. Тэг яг бага насны жаргалтай үед гэл нэг тиймэрхүү юмнууд айгүй их орж ирж байна. Хамгийн тод үлдсэн одоо зүйл нь бол ерөөсөө тэр шинэ байранд ороод вау гэж ийсэн үе тэгээ тэр аавтайгаа идсэн амттай шарсан адууны мах байх нь шүү дээ. Тэгээд нөгөө нэг надад зориулаад нөгөө анет хоёр зориулаад нөгөө тавилга өрөөнд аваад тавьсан. Өөртөө болохоор ингээд өрөөндөө тавилга аваад гүрнэ анет хоёрт ингээд аваад тавьсан байгаа байхгүй юу. Тэгэл би бүр ингээд амар баярлаад үлдсэн аягүй их сандаг. Одоо яг том болоод өсвөр насн дээрээ ирэхээр бид нэр яг өөрсдөө нэлийн шийдвэр гаргах дуртай, шийдвэр гаргадаг болдог үе ирдэг шүү дээ. Яг тийм үе дээрээ ингээд гаргаж исэн том шийдвэр чи юу вэ? Яг тэр шийдвэр чинь өөрт чинь яг эрэг зүйлийг авчирч нөө сөрөг зүйлийг авчирч яг тийм том стори байна. Бага заяа. За. Зүгээр хөгжилтэй зүйл заяа. За. Нэг тийм амар бурууч зүйл авчираагүй, сайн зүйл авчираагүй. Гэтэ яг хөө тэндээс айгүй юм ухаарсан нэг юм байдаг. Би чинь ингээд ер нь айлт нэг хондгоо. За. Гэртэл байж байгаа байхгүй юу. Тэгэл манай ээж намайг гараач найзуудтайгаа уулзаач гадаа гарч тоглооч жоохон хөхтэй гоё гарч агаар амьсгалаач 4 оны дунд л яагаад ах ингээд намайг айгүйх тэгдэг. Би гэртээ болохоор ингээд ном уншаал эсвэл юм бичээл эсвэл нөгөө дууны үг бичээл зураг зураал сууж яадаг хөхтэйсэн. Айгүйх зураг зурх туртай. Тэгээ манай ээж аав намайг ингээд зургийн дугуулан мууланд бүжгийн дугуулан муул айгүйх дугуулан явуулдаг гэсэн. Тэгэл тэрнээс би нэг гэрээсээ гардаггүй. Тэгээ байжсэн чинь нөгөө одоо анармаа гэх нөгөө хүзэддэг багын найз штэ. Тэр тэгээ нөгөө манай 10 жилийн ер нь найзууд бүр ингээ миний амар сайн найзууд нэг аахгүй юу. Тэгээд 3 охин 3 хөвгүн бид 10 дахь ангитай илүү 9 дэх ангитай. Би яг сайн санахгүй байна. 10 бах гэж санаад байгаа байхгүй юу. Тэгээд бид ингээд том толгойлоод хідүүлээ гоё туслан явж үзье гэд тэнгүүд нөгөө ээж авч нөгөө том хүмүүсгүй явуулахгүй шүү дээ. Эсвэл багш магштай явуулахгүй. Тэгсэн чинь манай найзууд болохоор зүгээр ингээд найзуудтайгаа туслан явна гэж хэлсэн юм байлээ. Тэнгүүдээ би ээжтэй хэлсэн чи ээж багш магшны явахгүй бол миний охин яах юм бэ? Чи гоё үнэхээр туслан явах гэдэг бол нөгөө найрамдал туслан шиг туслан яваад гэх. Бид нар болохоор зүгээр хоногийн туслан явах гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр нэг юм хаус түрээслээд. Тэгээ нэг юм зүгээр бид хэд нөгөө ингээд зүгээр л ингээ гоё явж үзмээрсэн заяа. Ялцчгаа өсвөр насны бие дааж ингээд дур мэдэж явах. Тэгээд ээж зөвшөөрдөггүй. Тэгэл манай найзууд ингээл аль хэдийн мөнгөө ингээл хүний 20 билүү 30 мянга ингээ хураацсан заяа. Бас за. Тэгээ нөгөө нэг маргааш хийх, оройн хийх нөгөө хоолныхоо материалыг аваад байгаа байхгүй юу? Тэгэл ундаа бид идэж амар их ундаа авч маа, сэтг ундаа авч маа яах ч. Тэгэл нөгөө ингээд амар их хям талах малах бэлэнгөө юм авч байгаа заяа. Тэгээд би нэг удаа бид гэтээ бүр одоо ингээд батхаар өөрийгөө шоолоод идэг байхгүй юу? Ингээ уцаа унтраагаа заяа. Явцсан найз төгс
төгс эхлэл байна да. Нөө уцаа унтраагаад найзуудтайгаа явцсан заяа. Би ямар таксийн цугаа явж байгаа байхгүй юу? Тэгээд манай ээж чинь тэгэл барина штэ угаасаа явчихжээ гэж. Гэтэ араас ирээгүй. Би угаасаа ээжийг угаасаа мэднэ гэд мэджилээс л та. Угаасаа баригтан тодорхой. Гэтэ ямар амаат юм бэ? Одоо айгүй бол араас ирээд намаа авах болов өдр гэж мэгээл бодоол замдаа явж захта. Тэгэл бид тэнд очиж волейбол тоглоол нуугдаж тоглолол хөзөртөөл. Тэгэл хонж исэн. Тэгээд тэр дурсамж бас айгүй гоё. Нөө найзуудтайгаа ингээд байхын тулд нөгөө хүүхэд чинь ингээл том толгоолол явж штэ тийм яалтчгүй тийм үе дээрээ бүр яг хүсдэг юм аа л хийсэн бай. Тийм тэгэл маргааш нь би ингээд ээжд бүр амар загнуулах гэж бодоод очсон байхгүй юу. Гэрлэгөө орж байгаа штэ. Тэгсэн чи ээж юусоо загнаагүй. Тэгээд тэр үед би бүр ингээд ээжд амар их баярлажсэн. Тэгээд ээж надад нэг л үг хэлсэн. Миний охин ээждээ ингэж худлаа ярьж юм уу алуу болж ингэж болохгүй шүү гэд ингэ зүгээр амар юм ойлгуулж хэлчихсэн байхгүй юу. Тэгэл нөгөө нэг би чинь шууд за амар харамсаад тэр хүнтэндээ уушлаарэ ээж би дахиад ингэж том толгойлохгүй гэд. Тэгээ би ер нь за том хүнд худлаа ярьж болохгүй тэгээд ингэж аав ээжтэй хилчээд алга болж болохгүй байна л гэж би айгүйх бодчихсон тэр үед. Тэгтэл мангар жаргалтай одоо ингээд ийм том шийдвэр юу байсан бэ гэж асуухад шууд энийг ярихаар хэмжээний л сайхан дурсамж болж үлдсэн байна тий. Нөө нэг тэгэж явсан найзуудтайгаа ингээд амар гоё дурсамж үлдсэн байгаа байхгүй юу. Одоо ингээд бөөндөө уулзчихсан хамт гоё байсан дурсамжууд юу илээ гингүүд надад тэр айгүйх санаанд орж ирдэг. Тэгээ бас дээрэс нь ээж маань ингээд гоё намайг загнаагүй ингэж тайлбарлаж хэлсэнд нь би бүр амар баярлдаг. Тэр бүрөө хэрсүү. Тэгэл загнасан бол би ингээл уйлж муулаад эсвэл жоох ухаарахгүй байх байсан ч юм уу тий. Хэлж мэдгүй шүү дээ. Байгаа юм чи. Тий. За тэгвэл одоо явжгаад 10 жилээ төгсөх үедээ сэтгүүлч болноо гэж өөрөө шийдсэн үү? Энэ мэргэжлийн шийдвэрийг ер нь хэн гаргасан бэ? Ингэсэн заяа. Нөгөө нэг коронатай байсан шүү дээ. Тийм байна. Таныг оюутан болж явах үед яг намайг ер нь 10 жил байхад ч гэсэн коронатай байсан. 10 дугаар ангиас 12 хүртэл бид хэд карантин байдаг гэсэн аахгүй юу? За. Тэгээ хичээл ингээ онлайнаар үздэг. Тэгээл ингээл ер нь их 10, 11, 12 дугаар ангидаа ер нь их сургууль баг ороогүй заяа. За. Тэгээл бид хэд ингээ онлайнаар үздэг. Би дандаа гэртээ л ингээ байждаг. Тэгэл нөгөө хүүхэд болгон ингээд мэрэгчлээ сонгоцсон байгаа штэ. Тэгэл манай найзууд өдөр бүгд мэрэгчлээ сонгоцсон. Эмч болно, ингэн тэгэн инженер болно гэл ингээд. Тэгсэн чинь би бүр ингээд үнэхээр мэрэгчлээ сонгож чадахгүй. Бүр ингээд чаддаггүй. Яа би юу болох ёстой юм болоо яах вэ? Гэл ингээд бүр айгүйх санаа зовол нүг 10 дугаар ангиас чинь сонгон судлах гэж явцдаг. Тэнгүү би болохоор за ер нь дуртай хичээлүүдээ сонгочихъя гэж сонгоцсон. Тэнгүүдээ яг ийм мэрэгчлэлтэй болно гэж бол сонгоогүй заяа. Тэр жоохондоо хүсэжсэн мэрэгжил мөрөөжжсэн мэрэгжил жүжигчин үү? Тийм жүжигчин. Би амар их жүжигчин болохыг хүсдэг байсан. Ялангуяа драмын жүжигчин. Театрт одоо ингээд драмын жүжиг мүжиг, мюзикл ч юм уу тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгээд бүр ингээ гоё сайн байх юм бол мюзиклийн жүжигчин болох юмсан. Гоё дуулангаа жүжиглээд тэгээд ингээ боддог байсан байхгүй юу. Тэгээд гэртээ хайхтаа ингээл жүжигчин болж ингээд жүжиглэж мүжиглдэг. Манай гэрийнхэн бүгд ингээ намайг урлагаар явна гэдэгт айгүй их ингэж дэмждэг. Миний охин гоё жүжигчин болох юм уу? За тэг гэд ингээд хизээч нөгөө манай удам жүжигчин байхгүй, чи жүжигчнэр тийм мэрэгжил мөнгө олохгүй гэдэг ч юм уу. Тэгж юусоо хэлж байгуу. Дандаа намайг айгүй дэмждэг. Тэгээ би жүжигчин болох гээд 10, 11 дэх ботцсон байсан байхгүй юу? Тэгээ гинт 12 дугаар ангида үгүй жүжигчин болохгүй гэт ингээд гинт хүссэн мөрөөдөл тэгээд 12 дугаар ангида гинт тэгээ болцсон заяа. Тэр яасан ч гэж магадгүй нөө ойр тойрны хүмүүс ингээд жоохон яах юм гэдэг ч юм уу. Тэрнээс болсон болов гэсэн чинь бас үгүй заяа. Жоохон л нөлөөлсөн баг тэр бол. Тэнгүүдээ би зүгээр нөгөө жүжигчнээс өөр нэг тийм бүр гадуур мадуур явдаг ажил хиймээр байна гэж би бодсон байхгүй юу. Ямар ч гэсэн би нэг юмыг л мэдсэн. Хизээч офисын ажилтан болохгүй. Би бол офис хизээч ажиллаж чадахгүй заяа. Тэнгүүд цэргийн ажилтан болохгүй.
эмч бол бүр болохгүй. Би бол нөгөө цус хараал шууд айцдаг, юм ухаан алдаж малтдаг, тийм ер нь цус хараад амар айдаг төрлийн хүн. Тэнгүүд би одоо эмч зөвлөгч болж чадахгүй. Тэгээд за жүжигчнээ болсон. Би нөгөө ингэж утсан байхгүй. Жүжигчин болъё гэж одонгууд ингээд жоохон хувийн амьдрал байхгүй болчих юм болов гэж би айгүйх бодсон. Нөгөө хүмүүсийн нүдэн дээр ил гарахаар нөгөө алдах ирэх байхгүй. Дандаа л зөв явах ёстой тий. Хүүхэд чи гаргах эмэгтэй хүн тэр тэгээд айгүй хэцүү штэ ер нь бол жүжигчин ер нь л тэгээ би заа байз яах вэ гэд ингээд бодожоод за юу ч гэсэн яэш өгчий. Тэгээ учир нь олдно ээ. Ямар дүн аавн тэгээд ингээд ингээд бодсон байхгүй юу. Тэгээ би яг 3 сургуульд нөгөө юу өгсөн? Хүсэлт өгсөн. Нэг нь болохоор Монгол Улсын их сургууль, нэг нь болохоор Хүмүүнлэг, нэг нь болохоор Хөдөө аж ахуй байсан байхгүй юу. За. Тэгээ би за энэ гураас харж агаад над дээр одоо ямар анги мэнг таарах нь миний нөгөө одоо ийшээ оноонд. Тэгээ тэрнээс нь харж байгаа сонгоно. Тэгээ хэрвээ тэр мэрэгжил маань таалагдсан бол би тэрүүгээр ингээ ажиллана гэд ингээ ботцсон. Тэгээ байжсэн чинь яэш өгөөд дуусны дараа юу яжсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургууль над руу хамгийн түрүүнд залгасан заяа. Бараг яэш дуусаал тэгэл тэр оройноо илүү шууд над руу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын албанаас залгаж байна. Та манай сургуульд тэнцсэн байх шүү. Та ингээд төлбөрөө 50% хийгээд хичээл сонголтоо гээд ороорой гэдэгдэг хгүй юу. Тэгээ би Хүмүүнлэгийн ухааны яг ямар ангинд нь тэнцчүү юу лээ гэд ингээд би нөгөө нэг хүсэлтээ өгөхийн өмнө тэр ангиудад нь ингээд одоо нөгөө бөглж мөглөөр ингээд нэг нь болохоор сэтгүүл зүй энэсэн заяа. Нэг нь болохоор олон улсын харилцаа байсан байхгүй юу. Тэгээд Монгол Улсын их сургуулиас болохоор цаанаас нөгөө оноонд нь таарсан ангиудыг ингээд яч тийм билээ шүү дээ. Тийм. Тэгсэн чинь над дээр болохоор Монгол Улсын их сургуулиас нөгөө нийгмийн ажилтны анги таарад миний 2 ийш оноо би ч нөгөө 2 хичээлээр л өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь миний 2 хичээлийн нэг дүн нь болохоор 680 эдтэй, нөгөөх нь болохоор 650 хэд мэдтэй байсан байхгүй юу. Тэнгүүд яг 700 яг нэг тийм дундаж л. Тэгээд нэг сайн байна оо бас. Тэгээ нийгмийн ажлын анги гэхэр нийгмийн ажилт нь уу? Яг л офис суухан дээ. Яг л офис суухан дээ. Үгүй шүү гэх. Тэгээ байжсэн чинь Хөдөө аж ахуй их сургуулиас нэг юм юу байла? Нэг нөгөө нэг юм ургамалтай нэг холбоотой нэртэй. Нөө за. Тэгэхээр би за яах юм бэ? Би холоо. Үгүй шүү гэх. Тэгээ байжгаад олон улсын харилцаа сэтгүүл зүйн алийг сонгох вэ гэж бодоод сэтгүүл зүйн сонгож ирсэн. Ялцчгүй за би Хүмүүнлэгт орох юм байна гэж сургуулаа бол шууд тий сургуулаа бол угаасаа шийдсэн. Тэгээ нөгөө харж байгаа шууд за одоо харин олон улсын харилцаа юу сэтгүүлч үү гэд. Тэгээ манай гэрийнхэн бол миний сонголт нь бүр нэг ч нөлөөлөөгүй. Би яг л өөрөө гаргасан. Тэгээ би шууд сэтгүүлчийн ангийг сонгочоод ээж аав руу залгаад сэтгүүлчлээ. Сэтгүүл болчлоо гинэ. Болчлоо ёо. Амир сэтгүүлчийн ангид орчлоо. Тэгээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн танхимд орчлоо. Тэгээд гисэн чи ээж намайг миний охин чамд бүр яг тохирсон мэрэгжил чи ийм амир яриасаг тийм юм хүм бичих дуртай. Чи бараг өөрийнхөө мэрэгчлээ сонгоцсон юм шүү гэд намайг тэгдэг байхгүй юу. Тэгээ аав хэлсэн чинь за баяр үргийн миний охин аав нь юу төлбөрийн шилжүүлчихэ гэд. Тэгээд хийгээл тэгэл орж ирсэн шүү дээ. Тэгээ би ингээд одоо ингээд гайхаа ботхоор би яг ингээд өөрийнхөө хүсчээсэн мэрэгчлээ олцсон байгаа байхгүй юу. Би ингээд айгүйх юм ном унших дуртай, бичих дуртай, ярих дуртай. Жоохносоо сайн тийм байсан. Тэгээ ингээд тэмдэглэл их хөтэлдэг. Дууны үг айгүй бичдэг. Тэгээ нөгөө ингээд тэмдэглэл хөтлөхөөс гадна нөгөө ингээд буужаагээ байдаг штэ ингээд дэвтэр дээр янз бүрийн гоё юм хийдэг. Дэвтрээ шимгэлж. Би яг тийм байхгүй юу. Одоо ийм дэвтэр номны ийм цуглуулгатай, үзэг мүзэгний цуглуулгатай. Тэгээ би явж яг өөрийнхөө хоббинд таарсан дуртай мэрэгчлээ сонгочож гэж би айгүйх баярлалаа. Тийм байна. Ялцчгүй нэг хүн гэтээ нөгөө нэг хүн зурсан зургаараа яг явдаг гэдэг үг байдаг шүү дээ. Таны энэ сториг сонссон чинь яг л тийм байна. Ерөөсөө оноонд гэтээ миний ойлгож байгаагаар би яшийнхаа оноог харж байгаа мэрэгчлээ сонгоно гэд ер нь бол яг тэрүүгээрээ сонгоод орж ирсэн байна. Гэхдээ яг үнэндээ сэтгүүлч гэдэг мэрэгчлийг сонгоогүй байсан ч гэсэн
хамгийн зөв сонголтыг бүр цаанаас нь хийж өгсөн юм шиг надад санагдаж байна. Яг надаас яг тэгж санагддаг. Бүр үнэхээр ялдчихгүй зурсан зургаараа хүн явд юм байна. Тэгэл би ингээд одоо бас миний ингээ амьдралдаа хийжсэн хамгийн талархууштай зүйлсүүдийн нэг одоо яг энэ танхимд байгаа. Би бүр ингээд ямар азар би хүмүүлийн ухааны сэтгүүл зүйн танхимд орж ирвэ гэж би бүр амар баярлалаа. За энэ угаасаа нөгөө хүний байх ёстой газар гэж байдаг штеп. Яг л тэр. Би бүр ингээд энэ танхимд орж ирээд бүр амьдралдаа ингээд аюулгүй олон гой зүйлсүүдийг олж нээж байгаа байхгүй юу? Миний одоо ингээд сайн найзууд эндээс бас гарч ирж байна. Тийм байна. Тийм тэгээ дээрэс нь би амар гоё багш нартай болсон. Манай багш нар бүр үнэхээр гоё штэ хүний дээр. Тийм штэ. Тэгээ дээрэс нь айгуу гоё олон танх гоё юм анги хамт олон танхимынхантай болж гин. Тэгээ айгуу их юм одоо шин зүйлсүүдийг одоо зүгээр сэтгүүл зүйн хувьас гэхээс илүү арай өөр төрлийн шин зүйлсүүдийг бас сурж гин. Тэгээд манай танхимынхан бас айгуу дотн ийм болохоор надад бол айгүй гоё санагддаг. Нэг тийм бусад ингээл найзуудынхаа нөгөө сургууль танхимын сонсохоор манайх тийм амар онцгой манай багш нар амар муухай зантай ч юм уу те эсвэл юм тэгдэг байхгүй юу. Тэнгүүд би ч бүр та нар манай танхим яадаг гэж би жаргад штэ. Тэгээд манай танхим үнэхээр гоё гэж ингээд. Яалтчгүй хүмүүлийн ухааны их сургууль бол ганц гэтээ хоёлаа ингээ яриа нөгөө хүмүүлийн ухааны их сургуулийг сурчлаад байгаа юм шиг сонсогдох гээд байна. Тийм байна. Гэтээ яалтчгүй тийм яалтчгүй л одоо нэг өөрсдийн биеэр ийм сайн сургууль ийм мэдэрсэн болохоор өөр ирэхгүй яриадах шиг байна хоёлаа. Тийм. Хүн амьтан сонсоод сургуулаа сурчлах гэж яриад байгаа юм шүү гэдэг. Ойтон болоод гэрээсээ ялчгүй дорнод чинь манайх ч нөгөө одоо хамгийн зөв аймаг шүү дээ. Тийм. Гэтэ 600 км тийм 650 билүү. 670 ч юм уу. Ер нь бол холоос ирж штэ ойтон 12 цаг явдаг. Тийм. Тэгэхээр би ч л инээдэм юм байна өө. Эрдэнэтрөө нэг 400 км 5 цаг дулаад очих юм байна. Тэгтээ миний хувьд бол нөгөө жоохон чанга байсан байхгүй. Хойлоо адилхан би айлын баг яг тань шиг л ийм гоё эмоционалтай ийм охин цоос хэрэглээ охин байсан мөртлөө ойтон болоо юмс чиг дотор харалтсан байхгүй. Биш байна. Би чадахгүй байна гэд айгу айцтай ойтон болж ирчихсэн. Таны хувьд тийм байсан уу? Айцгүй өстө би яг ойтон болно гэд. Би ингэж бодсон. Би бүр ойтон болохыг амар их хүсэжсэн заяа. Нөгөө хүн ингээд 10 жилийн төгсөө оюутан болно гинкод амар том болж ийн гэж боддог юм шиг байлээ. Би ингээ бүр оюутан болох юмсан амар гоё ананар шиг ингээл гоё хувцсансаа лэсгийтэй готломсоо явах юмсан гэж айгүйх боддогсахгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг яг одоо ингээд 12-оо төгсөөд 1-р курст орохдоо өөрөө амар том гэж бодсон маа штэ. Тэнгүүд одоогийн 4-р курсээс харахад жоохон байжээ гэж би ингэж боддог. Тэгээ би нөгөө анх оюутан болчоод хамаатныхаа ах ихчинд айгүйх байдаг гэсэн. Тэгээ одоо болохоор манай нэг үеэл ах байдаг байхгүй юу? Тэгээ эхнэр нь болохоор манай бэрэгч. Үгүй эхнэр нь болохоор манай бэрэгч гэж юу гэсэн ч үгүй. Юу вэ? Би харин юу юм чи аахаа гэж. Манай би ингэж хэлчихэж байгаад манай бэрэгч нөө манай төрсөн ихчийн сайн найз ахгүй юу? Тэгээ би тэгэж ярих чагаад эхнэр нь болохоор манай бэрэгч ч шиг юу гэсэн ч үгүй те. Би тэгээд бэрэгч үеэл ах хоёрын доо ингээд хамт амьдардаг байсан байхгүй юу? Тэнгүүд амар гоё юм. Би ерөөсөө нэг тийм айлт байгаа мэдрэмж ерөөсөө авч үзээгүй. Хамгийн гоё нөө. Тийм, тэгэл ингээл нэг тийм айлт байхаар хүмүүс ингээд жоохон адлуулдаг, хэцүү байдаг. Тийм, оюутнуудын дунд бүр илүү нийтлэг шүү дээ. Тийм, нийтлэг шүү дээ, тий. Тэгэл ер нь амар хэцүү байдаг гэл ингээд. Тэнгүүд би ерөөсөө тэгж байгаагүй. Би бүр зүгээр бараг гэртээ байгаагаасаа илүү гэртээ байгаа юм шиг л байсан. Бүр манай ингээд ах эгч хоёр намайг бүр үнэхээр амар тийм тухтай орчин бүрдүүлж чадчихсан байхгүй юм. Бид гурав тэгээд манай нөгөө дөнгөж төрсөн ялхаа. Тэгээ ингээд бид дөрөв ингээд хамт амьдардаг байсан байхгүй юм. Тэгээ нэг өрөө байрна. Тэгэхэд ингээд надад ерөөсөө нэг өрөө байранд байгаа ч юм шиг санагддггүй. Тэгээ ингээд би ерөөсөө өлсөж үзээгүй. Манай бэрэгч бүр амар гоё хоол хийдэг. Тэгэл ингээд намайг хичээлдээ явна, маргааш шалтгаан үзгийн юмтай, ийм юмтай, одоо маргааш ийм хүмүүстэй болсон өдр гинкүүд манай бэрэгч ингээл за хувцаа гаргаад ир ямар хувц өмсөхөө маргааш хоёлоо өдр гээд ингээд нэг тийм яг төрсөн дүүшгээ ханддаг. Тэгэл болохгүй бол анийхаа эний өмсөө явчих.
чамд тэ хөөрхөн харагдчихин заяа гэл ингээд тэгдэг. Тэгээ би өрөөсөө нэг айлд байж байгаа юм шиг мэдрэмж авч байгаагүй. Тэгээ нөгөө анх оюутан болохдаа амар догдолж ирсэн болохоор тэр доглол маань ч гэсэн одоо хүртэл ингээд байж идэг. Би бүр одоо ингээд оюутан байх цаг хугацаа амар нандиндаг байхгүй юу? Ямар гоё юм бэ? Тэгээ байжсэн чинь манай их Ирландаас ирээд Анета хоёр тусдаа гараад тэгээ амьдарчсэн. Одоо ихчтэйгээ хамт Ирландаас ирсэн ихчтэйгээ хамт амьдарч байгаа. Төрсөн ихчтэйгээ. За сак юм уу? Гэтэ нөгөө нэг анх нэг ийм үе жоох юм мэлээ. Би ингээ нэгдүгээр курсынхаа эхний семестр, дараагийн семестрт ингээд ажгүй өндөр оноо моноо авцсан. Нөгөө голчин. Тэгээ би ингээд тэр хүн үедээ амар нэг тийм амар өнгөрч мөнгөрөө заяа. Өөртөө. Тийм ээ. Өстэй easy юм байна. Оюутан байх шигээд ингээ нэгдүгээр курстэй тэгсэн. Амар амархан юм байна гээл. Тэгсэн чинь 20 дугаар курстэй нэг хичээлээр унтсан заяа. Тэгэл би үгүй юм биш үү? Амархан биш. Зүгээр ер нь бол сайн хичээл хэрэгтэй юм байна гэж бодчих. Яана би таны замлаар яваад нөгөө юу? Нэгдүгээр курс надаас яг тийм байсан. Би одоохондоо оноогүй л байна л та. Тэгтэл энэ семестр жоохон чангагаа. Тэгээд яг л нэгдүгээр курстэй авархаа. Өстэй гэл дүү гарчтай байна гэд. Тийм байсан чинь энэ тэгэж нөгөө хүн өөртөө тэгэж амар өнгөрдөг ч юм уу эсвэл санаа амарч болтгүй юм шиг санагцсан. Бүх юм л би болоогүй шүү. Хичээгээрээ гэд ингээд тууштай хийж явах хэрэгтэй. Дандаа суралцах. Тийм тэггүй ингээл одоо манай энэ оюутны ангид нэг тим 2 охин байдаг. Одоо чи Сара Түмэн хоёрыг мэдхэлөө. Манай ангийнхан одоо сая өвөл төгссөн шүү дээ. 3.5-аар. Манай тэр хоёр ч нь болохоор ер нь бол хичээлийг бүр яс хийдэг. Бүр айгүй тууштай. Тэгээ ингээд юмд амар тууштай байна гэдэг ер нь бол айгүй сайн чанар шүү дээ. Тэгээ би тэр хоёр ингээд ер нь манай анги дундаас ингээд сайн ингээд сурдаг байхгүй юу? Тэгээ тэр хоёрыг ингээд харахаар хизээш амар бит хоёр өстэй мундаг сурдаг ч юм уу, тийм ерөөсөө зам ман эсвэл одоо тийм эго ч юм уу байдгүй. Тэгээл гоё ингээ юмаа хийгээл бид нартай найзлаа л ингээ явж идэг. Тэгээ сая ингээ улаан дипломтой төгссөн. Вау. Тэгээл би бүр баяр хүргэе нэ. За та хоёр яалч улаан диплом авахаар хөө. Өстө мундаг юм аа баяр хүргэе гэдэг чийсэн. Гэтэ миний анзаарснаар би таныг сайн яг тэгж тулж яг харилцаж үзээгүй ч гэсэн одоо ингээл зүгээр хүн хүнийг ингээл ажиллаад ингээ хардаг штэ. Тэгэхээр та их юм нөгөө хүнд баяр хүргэх, хүнд урмын үг хэлэх, хүнийг ингээд нэг юм урамшуулах дуртай ч одоо юу юм тэгэх их чанартай юм шиг санагдсан. Тэгээ сая наны ярианаас сонсон чинь яалчгүй та хоёр олон дипломтой төгснө гэж хэлж байгаа нь хүртэл ер нь ийм хүнийг үгээр тэтгэх дуртай шиг өөрөө яг тийм тэтгүүлж амар гоё юм цэцэг шиг дэлбэлдэг үү та? Ийм байхгүй юу? Манай ингээд аав ээж ихч 3 намайг ингээд одоо сайн оноо шалгалтын дээрээ сайн оноо авахар ч юм уу эсвэл ингээд амар гоё юм хийчихэр намайг дандаа шагнадаг. Ингээд гоё дуртай юм авч өгдөг ч юм уу. Тэгээ ингээд манай ээж аав ихч мэгч ингээд намайг гоё юм хийгээл хичээлдээ сайн оноо авч мавахаар ингээд дандаа намайг баярлуулдаг байхгүй юу. Тэгээд ингээд тэгээ байжсэн чинь оюутан болсон чинь манай энэ одоо манай оюутны найз нь хонгороо ингээл намуунаа ингээ хунсаар гэл ингээд ер нь аюу олон манай дотны найзууд байгаа штэ. Тэнгүүд намайг бүр үнэхээр их урмын үгээр тэтгдэг. Би ингээд өөртөө гутраад ингээ явж байхад би ингээ хилдэхгүй л дээ. Тэнгүүд энийг ингээ өөртөө анзаараад тэгэл ингээл миний найз тийм шүү юм шүү гэл. Тэгээ хонгороо ингээд намайг хонгороотой би дөнгөж найзлаа байж хахад хонгороо намайг бүр ингээл чи ямар гоё сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй юм бэ эдрэг гэж бүр хүнийг сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй гэж хэлэхгүй. Харин тийм би анх удаа тийм үг сонсож байгаа байхгүй юу. Чистэ үнэхээр цагаан сайлган сэтгэлтэй гэж намайг амар тэгж мэгээд тэнгүүд яана би тийм хүн биш штэ гэд тэнгүүд нөгөө тэгж урмын үгээр ингээд тэтгээд ахаар тийм хүн болох гэж нөгөө зорддог. Би ингээд хонгороог намайг анх ингээл чи ястай амар сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр шиг юм аа өдрөг гэл тэнгүүд би улам л ингээл сайн хүн болох гэж ингээ хичээгээл тэнгүүд яг би тэндээс хүнийг ер нь хүн ингээд айгүй гоё ингэж магтаад яг гоё үнээр нь худлаагаасаа магтах биш яг чин сэтгэлээсээ ингэж магтах юм бол үнэхээр гоё юм байна гэж би ингээ анзаарсан. Тэгээд амар хүн өөрчлөгддөг. Би үртэл тэгж хэлбэр санагдчих. Сак юм аа.
Оюутан бол одоо 12 дугаар ангийг төгсөжсэн зулаа. Одоо 4 дугаар курсыг төгсгөө явж байгаа залуу хоёрын хооронд ялгаа байна уу? Өөрчлөлт байна уу? Юу вэ? Би 12 дугаар курс заваад одоогийн өндөрлөгөөс одоогийн өндөрлөгөөс зөв өнгөрсөн дэх 12 дугаар ангийн зулаа. Одоогийн би хоёр чинь бас нэлээд ч байх уу? Бас нэг хөөрхөн ялгаатай. Би чинь 12 дугаар ангидаа жоохон тийм бардам их зантай. Тэгээд аюу тийм сүр сар гэсэн тийм хүүхэд байсан. Тэгээ жоохон юм өөртөө бас хит итгэлтэй байсан байхгүй юу? Гэтэ яг өөртөө итгэлтэй ах ч үгүй сайн л та. Тэгээд ингээд тийм хитэрсэн байсан. Тэгээд одоогийн би болохоор амар тийм өөрийгөө дарж чаддаг. Тэгээд тийм амар нөгөө бардам гэдэг нь гоё зүйл дээр л гарч ирдэг. Яг тэр нөгөөнийг зангуудаа бүгдийг ингээд жоохон багаар дараа сурцсан. Яг ингээд балансыг тааруулаад ингээд тийм юм шүү гэл. Тийм. Тэгээ би бас мэдээж угаасаа хүн жил ирэх тусам ухаалаг болдог шүү дээ, тий. Тэгээ би бол ингээд нөгөө жил болгон өмнөх сториогоо хардаг ч юм уу, өмнөх жилийнхаа өөрийг бодохоор би тэнэг байжээ гэж боддог. Алгаалганаасаа суралцдаг. Тэгээд одоо бол ингээд харахад одоогийн би бас арай даруухан болцсон юм уу? 12 дугаар ангийнхаа зулааг бодох юм бол одоо л арай даруухан. Гэхдээ би бол өөрийгөө яг даруухан хүн гэж хэлэхгүй л дээ. Зүгээр нөгөө 12 дугаар ангийнхаа зулааг бодвол даруухан. Тийм. Илүү төлөвсөн байна. Тийм, төлөвсөн байна. Яалтчгвэл их сургууль төгсөж байгаа юм бас төлөвшөөд хүн бий болоо гэх. Одоо танд сурахын хажуугаар та оюутан багтаа ажил хийж ирсэн үү? Нэгдүгээр курст хийж ирсэн. Тийм үү? Би нэгдүгээр курсынхаа 100 хамгийн анх удаа ажил хийж үзсэн. Тэр нь болохоор Доронтод нэг юм ресторан тэгээ нөгөө гаднаа террастай ингээ пивми ингээл ажилладаг газар байдаг байхгүй юу? Тэгээ би тэрний террасан дээр анх зөөгч 3 сар хийжсэн. Тэгээ нөгөө нэг цалингаа авчаад хичээлийнхаа хэрэгсэл бодог гэдэг ингээ оюутныхаа ямыг анх цуглуулжсэн. Тэгээ 2 дугаар курстэй болохоор хитээвэн тестигээд хотод Солонгос улсын газар хичээлийнхаа хажуугаар тэнд зөөгчигээд хаяа болохоор кассан дээр нь ажиллаад. Тэгээ тэрэн дээр хитээвэн тести дээр бас нэг хэсэг ажиллаж агаад тэгээ сүүл нэг сайт дээр нэг 2 сар ажиллаад тэр ядлаа. Тэгээ дахиад бас нэг хальт хоолны газар нэг ажиллаж байсан юм байна. Тэгэл ер нь сая 3 дугаар курсынхаа 100 болохоор нөгөө work and travel-аар Америк явж ажиллаа. Тийм. Одоо нөгөө нэг хоолны газар цөөгч хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд хичээл салгарчсан уу? Ямар байсан бэ? Би нөгөө нэг яалчгүй ингэдэг байсан юм аа. Хичээлгүй үеэл тааруулахгүй бол би яг хичээлээ тасалж болохгүй гэдгийг нөгөө ойлгосон байсан заяа. Гэтэ яг хөө ингээд ганц 2 удаа таслагдчихдаг л байсан л да. Нөгөө би нөгөө амар ядарсан. Тэг би нөгөө амар нойрн ингээ унтах тийм юу байхгүй юу? Нойрондоо харан байхгүй юу? Тэнгүүдээ би ингээ нөгөө амар олон хоног ингэж ажиллангуудаа ядарсан чинь нөгөө маргааш нь эрт унтаад өглөө эрт хичээлдээ явна гэсэн чинь тэр чигээрээ нөгөө сэрүүлгээ сонсохгүй унтаад тасалж байсан үе бас байсан. Тэгээд бас зөөгч хийн гэдэг чинь бас хэцүү хаяа хэцүү. Гэтэ яалтчгүй оюутан насн дээр хүн болгон л ажил хийж үзээч гэж бодсоор ирдэг. Work and travel-ээр сая явсан уу? Тийм, нөлөн сая 3 дахь курсээ нөгөө төгсөөд тэгээд 100 нь яваад 3 сар явчихад ирсэн. Work and travel-ийн талаар нэлийн дэлгэрэнгүй. Work and travel-ийг яриач сайхан. За. 2 дахь курсэд нэг манай ангид нэг их орж ирээ work and travel-ийн талаар ингээд биднэрт ингээд ийм юм болж байгаа шүү ингээд явж болно ингэдэг шүү гэдэг ингээд тайлбарлаж өгчээсэн. Тэгээ би 2 дахь курстээ ээж аавд хэлсэн чинь миний охин дараа жил явчих юм уу гэд. Тэгэхээр би за тэгээ гэд. Тэгээ байж байгаа би өөрөө нэг агентлаг судалж байгаа. Тэр агентлаг дээр очиод бичиг баримтаа бүрдүүлээ, грэмэрэгээ гээл. Тэгэл ер нь ингээд жилжингээ нөгөө нэг
ингээд юм хүм хийдэг байхгүй угаасаа виз мизэндээ бэлдэн төлөвлөгөө гаргана ажлын ярилцлаганд орно гэдэргээд ингээд жилжингээ бэлдээ байжгаад би яг визний ярилцлаганд орохоор болоод Америкийн элчин рүү очил. Яа бүр амар сандарч байсан. Хэрвээ миний виз гарахгүй бол яана гэл ингээл би бүр айгаал. Тэгэл нөгөө визний ярилцлагандаа уг нь айгүй сайн бэлтцсэн. Тэгээ ороод ингээ юм хүм яриад нөгөө визний ярилцлагандаа тэгсэн чинь тэгээ тэнцсэн. Тэгээ би бүр ингээд яг тэнцчээд хамгийн түрүүнд энд ирж байсан байхгүй юу студид. Сургуулийн студид. Студид ирээд найзуудаа би визэндээ тэнцчлээ гэл. Тэгэл манай ангийнхан баяр үргээ ямар гоё одоо хизээ нисэх чинь гэл. Тэрийг мэдэхгүй байна найз нь нислийнхаа тийзийг авааг байгаа гэл. Тэгэл аав ээж хэлсэн аав ээж бөөн баяр. Тэгээ анх юу лээ тэр чин 6 билүү 6 сарын 24-нд явсан баха. 24-нд ниссэн. Тэгэл очсон хамгийн анх Чикагод очиод. Чикагогийн нислэг тэр. Тэгээ бас анх удаа онгоцон сууж идсэн. Тэгээ би ч нөгөө амар олон цаг ниссэн байхгүй юу. Тэгээ Чикагод очсон чинь вау л та энэ ямар гоё хот вэ гэл ингээл яг нөгөө төвд нь очиод тэгээ төвөөс нь гадна бас ингээд метронд сууж үзээл тэгэл ингээл айгүй олон шин зүйлийг сураал хараал мэдрээл ямар гоё юм бэ гэх ингээд бүр ингээл амар гайхаалсан ер нь бол. Тэгээд дараа нь болохоор нөгөө ажиллах хот руугаа очиод тэгээд тэр нь болохоор Чикагогийн ойрхон байдаг юм жижиг хотхгүй. Тэгээд би тэнд очингуудаа ажил хийсэн. Тэгэл ёо манай ажлынхан амар гоё хүмүүс идэг. Тэгэл намайг айгүй их ингээл дэмждэг, зааж өгдөг байсан. Хэлний хэл яг яаж шаардд юм бэ? Одоо бараг миний сонсож байгаагаар ордас бараг англи хүн л яваад ах юм. Тэд нар чинь яг хөө гэхдээ нөгөө визэндээ орохын тулд айгүй тийм нөгөө хариултаа ч юм уу ямар нэг юм бэлдэж явсан баг. Тэгэхээс биш ер нь бол зүгээр нөгөө ойр зүрийн англи хэлтэй хүмүүс бол очиж болно. Тийм. Таны хувьд англиний төвшин би чинь одоо болохоор нөгөө юу аахгүй юу? Англи хэлний оноо бол харах юм байхгүй. Одоо явд тундаа бол тэгж жаад өхөл ах. Тэнгүүд багаасаа англи хэлэндээ амар дуртай. Тэгээ айгүйх нөгөө англи хэлний юм сургалт мургалт манай аав ээж намайг нэг 8 дугаар ангид англи хэлний туслан гэд бүр 3 сар ч үлээ байдаг тийм тусланд явуулчихсан. Тэгээ тэнд ингээд тусланд эхний нэг сар нь болохоор ингээд анхан шат дунд шат гэдэг ингээд тэгээ сертификат өдр болгодог. Тэгээ шалгалт өгөөд тэр онооноос дээшээ авах юм бол сертификат өгнө гэдэг. Тэгээ би ингээд айгүйх тэгэж англи хэлэндээ амар дуртай байсан болохоор тэгэл нөгөө нэг Friends зэрэг кино байдаг штеп. Тэр нөгөө Монгол орчуулганд бишээ Монгол орчуулга гэн Монгол юм юутай нөгөө дуу хоолойтой тэгсэр нөгөө англиар доор нь хадмалаар явж идэг гэсэн штеп. Тэг би ингээд нөгөө сонсонгоо тэр үгийг ингэж давхарч хийжилдэг байсан аахгүй юу. Тэгээ ер нь англи хэлний хувьд нэг өрөг бол дундаж л гэж хэлэх баг. Тэгээ оцсон чинь чих тайлагдаад бүр амар гоё ингээд англи хэл арай сайжирч ирсэн. Дуудлага их гоё юмсан уу? Бүр амар гоё юм шүү юм. Гэтэ арай дээр болцсон. Нөгөө намайг буруу дуудлагаар ярихаар манай ажлынхаа аюух засч өгдөг гэсэн. Нэг ч монгол хүн. Нэг ч монгол. Үгүй. Юу шүү. Худлаа би тоглол биш. За энэ хэсгийг хасч яраагүй чи. Юу шүү. Монгол хүн байсан шүү. Манай одоо мууч сурдаг хөслөө гэд найздаг. Бид хоёр нэгнээ таньдаггүй байжгаад тэнд очиод нэг газар ажиллах болсноо мэдээд. Ямар гоё монгол хүнтэй хамт ажиллаад. Тэгээд натаж заахгүй юу? Надаас нэг ихч. Тэгээд бид хоёр хамт амьдардаг байсан. Тэнд тэгээд нэг газар ажилладаг байсан. Тэгээд тэр найз маань бас надаа айгүй их тусалж исэн. Америкт хахад миний бие өвдөд ингээ халуурсан байх үед надаа ингээл хүйтэй алчур малчур яагаад хоолонд ортуулаад. Хоолонд ортуулаад. Тий. 3 сар явсан уу? Тэг би 3 сар гарan болсон бараг. Сайн байж шүү. Тэгээд сайн явсан байна. Тэгэл яг сүүлийнхаа нөгөө ажил болохоор 9 сарын 1-нд дуусдаг байхгүй юу? Тэгээ яг 9 сарын 1-нд ажиллаа дуусгачаад 9 сарын 7 хүртэл Чикагоор аялал. Nice. Тэгэл аялж байгаа л ирсэн. Тэгээд ажил нь хэцүү байсан уу? Нэг хүмүүстэй харьцаад нөгөө яг хэл шаардагдаад ойлголцоод ах юм уу? Эсвэл тэгээд цаана юм игээл ах юм. Миний болохоор нөгөө housekeeper гэдэг одоо буудлын цэвэрлэгээ гэдэг хүн баггүй юу? Тэнгүүд минийх нөгөө
хүмүүс болохоор housekeeper-ыг нэг амар ярих шаардлагагүй гэж тэгдэг байхгүй юу. Тэгвэл манай ажлынхан болохоор ингээд надад айгүйх ярилцдаг. Тэгээ манай ажил эхлэхээс өмнө бас амар гоё ингээд 30 минут эхлэхийнхаа яг 30 минут ингээ ажлынхнаараа бөөндөө суужгаад ингээ ямар нэгэн гоё юмны талаар ярилцаж жагаад ажилдаа ордог. Тэр нь бүр амар гоё. Тэгээд би ингээд ихэндээ ойлгохгүй зарим нэг ганц мэддэг үг мөгнүүд ингээ таарал хээл ингээ ойлгох гэж айгүй хичээдэг. Тэгээ манай ажил дээр Испани хүмүүс их байдаг байсан. Ингээд Филиппин хүн их байдаг байсан. Тэгэл ингээл олон орны ингээл хүмүүс тэнгүүд тэд нар бүгдээрээ ингээд англи хэл нь айгүй сайн. Амар сайн ойлголцдог. Тэнгүүд би болохоор ингээд жоохон ингээд дутуугаад байгаа шүү дээ. Тэгэл ойлгохгүй. Тэгээ сүүлдээ ингээд манай ажлынх нь надад зориулж ингээ удаанаар ярьдаг ч юм уу тий. Тэгэл эсвэл нөгөө нэг айгүй ингээ хурдан өөртөө ярингуудаа араас нь тайлбарлаж өгдөг ч юм уу тэгдэг байсан. Тэгээ сүүлдээ эхний 1 сар бол ингээд надад ажлаас гадна нөгөө нэг тэгж ойлголцохгүй байгаа маа надад айгүй хэцүү байсан. Тийм. Гэхдээ яг нөгөө наад захын юмнуудаа бол ойлгоно шүү дээ. Ажил хийдээс тарах юм нэ хоолны юм байдаг тийм байдаг ч юм уу. Тэнгүү нөгөө арай жоохон хүнд юмнууд яриад ирэнгүүд нь ойлгохгүй. Тэгээ байжсэн чинь 2 дахь сар дээр нь би ингээд ойлгодог болоод миний ингээ хэл бүр амар сайжраад тэгээ ажилдаа ч улам бүр ингээ гаргууд болоод ингээ сайн болсон. Эхний 1 сар бол бүр ажил амар хэцүү санагдсан. Бүр ингээд хүмүүсийн ингээл унцаар дэвсгэрийг хураана. Хажуугаар нь айгүй ингээл тоос моз зад тэр мэр жоохон ингээд баг надад гэрээ ажиллаж санагдаж. Бусад тэр нөгөө ингээ хүмүүсийн унцаарыг дэвсгэрийг хураа солин молин ч юм уу те. Тэр нь надад бүр амар хэцүү санагддаг байсан. Тэгэл зарим хүмүүс ч амар заваа байх үе биш те. Тэгээ байж байгаа сүулдээ гайг болоо тий анхныхаа цалиа авах мэдрэмж бүр амар гоё. Би одоо ингээд өмнө нь нөгөө зөөгч хийж байхдаа цалиа аваад 1-р курстэй ингээд ажил аваад тэгэл сайт дээр ихтэй ажил ингээд цалиа авсан маа штэ. Тэнгүүд тэр надад нэг амар сүртэй санагдаагүй байгаа юм шүү. Тэгсэн чинь яг Америкт очиод нөгөө нэг би ингээд эхний 1 сар бүр амар хэцүү ингээд ажиллаж байгаа штэ сэтгэл зүйн хувьд. Тэгэл эхнийхээ цалин авсан чинь би бүр ингээд уйлаад амар уйлал аав руугаа залгаал. Аава мөнгө олно гэдэг амар хэцүү юм байна. Таастай амар их зүдэрсэн бах таа гэл ингээл аав ээжд хэлээл. Тэгсэн чинь манай аав намайг миний охин ажил хийгээд ухаараад байгаа мó гэж. Тэгэл би тэгээд ах шиг байна гэд. Тэгээд юу наах ингээд өөрийнхөө цалин авсан чи үрч чаддгүй. Нөгөө нэг үрхэн ч байх шууд цалингаа өрөхгүй л. Тэгээ зүгээр нөгөө наа захын нөгөө хүнснийхаа юмыг авахтаа хүртэл би ингээд амар тооцож моцоод за энийг цаашаа хадгална. Тийм, энийг цаашаа хадгална гэл. Тэгэл дэлгүр орсноо энэ арай л үнэтэй. Энээс хямдхан энэ гэл тэгэл ингээд харж мараад би чинь өмнө нь бол ингээд нөгөө чанарыг марна гэд амар тэгдэг байсан аахгүй. Тэгэл Америкт чинь би за 3 сар гүрий чи. Хамгийн гол нь одоо энэ гоё ажил хийгээ гоё юм өөрийнхөө ингээд зүтгэлээр олсон цалингаа гоё хадгалъя л гэж би бодож байгаа юм чинь. Тэгэж л анх ер нь айгүй тийм олон мэдрэмж амар юм өгсөн Америк надад. Яалт шүү. Альва хийж байгаа зүйлийг их л хэцүүлтэй. Тийм. Гэтэ одоо буцаа дахиад явнаа л гэж зарцсан байгаа. Явнаа л гэж зарцсан байгаа. Тэгэл зөндөө айлын хүүхдүүд яваал гоё юм болоо л. Тэг яг хуу нэр хүмүүсийн хэлдгэр нөгөө хүмүүс ч гадаад байгаа хүмүүсийг амар их мөнгө олдог юм шиг санддаг юм биш үү? Тий, тэгдэг шүү. Яг ч тийм хандлага байгаа шүү. Харин тий. Тэгэл би яг тэр мэдрэмжийг нөгөө Америкт аваад Америкт ижсэн чинь манай нэг найз видео коллоор залгаснаа мөнгө зээлээч гээд. Тэгээд би өөрөө яаж явах тэр үед ингээд мөнгөгүй ч байж таарсан заяа. Тэгээд би үнэхээр үнэлээ найз нь ингээд зээлэх мөнгө алгаа гэсэн чинь чи бүхэлдээ Америкт ижиж тийм өндөр доллар молроор цалинждаг байж чи худлаа харамлаад байгаа юм шүү өдргээд. Тэг би яг тэрэнд нь гомдоо. Тэг би яг гадаад дэдэг хүмүүс айгу хэцүү тэгж хэлүүлж мэлүүлдэг байсан амар муухай байсан бах та гэж би айгуух бодсон. Ихэн биеэрээ мэдэрсэн байж тээ. Тийм тэгэл хүний нутагт өвднө гэдэг чинь бас амар хэцүү. Тийм бай сонсгол эмнэлэг явж чадахгүй шүү дээ. Тэгэл нөгөө халуурч малуураад би ч бүр нөгөө халуур хараа димэрч мэмэрдэг. Тэгэл манай тэр хүслэн гэдэг найз байсан болохоор айгүй тийм хантай гоё эсүү. Нууц биш бол зардлаа нөхөн гэж яригдаад байдаг шүү дээ. Тэр хэр байсан бэ? Яг нөхөгдсөн үү? Яг л таарсан уу? Ингэсэн.
би яг нөгөө нэг явахын өмнө ээжээс нэг юм сонсон чинь ээж хүүхдүүд манай ээж яг нөгөө таньдаг хүмүүсийнх нь хүүхд мөхтэй гэж working traveler явдаг юм байна л та. Тэгсэн чинь зарим нь болохоор хамаг мөнгөө өрөөд ирсэн. Бар мөнгөгүй ирж юм өдр гэл тэгдэг байхгүй юу. Тэгэл миний охин очоод харлж болохгүй шүү. Тэргээд манай ээж намайг бол айгүй тийм марлна гэж бодсон юм шиг байгаамаа. Юу гэж дээ ээж би одоо ир сургуулаа төгснө. Юу гэж тийм юм байж дээ ингээд. Тэгээд очсон чинь яг тэр Америктаа ингээд ажиллаад тэр чинь давхар нөгөөний байрны мөнгө гэж төлдөг байхгүй юу? Байрны мөнгө 7 хоногор төлдөг. Тэгээ хүнснийхээ юмнуудыг бас өөртөө яана. Тэгэл давхар үнэхээр аялж маялал гой хувцсанаар авмаар санагдал өөртөө хол мөнгө шүү. Тэнгүүд бас хадгална гэдэг чинь бас жоохон чангал эсэл та тэр үед. Тэгээ би бүр яаж хийж байгаа л өөрөөсөө хармалж байгаа л ингээд хадгалаа л исэн. Тэгэл харин гоё нөхөл ирсэн дээ. Зарим хүмүүс бол нөхөж чадаагүй гэж ирсэн. Наа чин тэгвэл юу юм бэ шүү дээ ерөөсөө. Тийм амар нөхөгддөг юм бас биш юм байна л та. Яг уу гэхдээ амар бишинж бас биш заяа. Ийм зүгээр л өөрөө сайн ингээд ажиллаал, мөнгөө сайн хадгалаад айгүй тийм зохицуулалт сайтай байж иж болдог. Хүүхдүүд бол айгүйх тийм хувцас их аваад исэн. Тэгэл айгүйх мөнгөө үрээл хоол моолнд айгүй үнтэй ингээл яагаад. Тэг би бол зүгээр үнэхэр мөнгө үрийг гэж бодвол би яг нөгөө нэг аялалтаа зориулаад $500 хадгалсан. Үлдгэлийн яг тус-тусд нь хадгалаад байсан байхгүй юу. Тэг би яг за энэ сар би яг $50 хүнс аваал. Тэгэл $50 юунда байрандаа өгөөл гэл ингээд бодож модоо. Гэтэ манайх яг $50 авдаг байр маань $100 авдаг 7 хоногийн. Тэгэл за юу яана. Ингээд тусад нь хадгалж ингээд дэвтэр дээр аягүй бичдэг байсан. Тэгэл манай аав ээж хоёр нөгөө юу айгүйх юм хумны тооцоо ихтэй өмнө нь айгүйх дэвтэр дээр ингэж бичдэг байсан байхгүй юу. Тэгэж тооцоотой ингэж яадаг. Тэгээ би тэрийг бараг ээж мэж аваа сурсан л гэж бодож байна. Сайн төлөвлөл сайтай явж ирсэн юм шүү те. Тэгээ би нөгөө 10 жил тахтаа гахайнд амар их мөнгө хадгалдаг. Оюутан хадгалаа сурцсан юм байна шүү дээ. Тэгээд бол дандаа л гахайнд мөнгө хадгалаа л идэг гэсэн. Тэгээд тэрнийхээ л нэг тийм дадал зуршлаараа бас гайгүй мөнгөө хадгалсан юм л гэж бодоод байна. Working travel-ыг сонссон их яммаар юм шиг гоё штэ. туршлага судалмаар юм шиг яг бодож би яг одоо би бол бодож яг яваад ирсэн хүнтэй ярилцж үзээгүй зүгээр хүний дам ярианаас сонсоод танаас мэдээлээ одоос яваад тэгээ ер нь гоё шүү явах л хэрэгтэй. Гоё очиж гоё зүйл харна газар тэгээд бас зөндөө олон юм мэднэ. Тэгээ би ч яг зүгээр наазах нь 3 сар яваад ирсэн юм байгаа штэ. Тэнгүү тэнд одоо Америкт сурдаг, ажилдаг, амьдардаг хүмүүсийн бас одоо хэлэх юм нь арай өөр ах. Би бол зүгээр бараг юм ажиллаал давхар нэг хальтаа аялал ирсэн юм баггүй. Тийм. Тэнгүүд гэхдээ амар гоё. Яваад гоё туршлага судлаад гоё ирүүл гоё л гэж бодож байна. Одоо төгсөж байгаа зулаад тулгарж байгаа асуудал ч юм уу. Яг одоогийн байдлын сэтгэл зүй ирээдүйг төсөөлж байгаа байдал юуг төлөвлөж юу хүсээд ер нь яг одоо яг дотор чинь юу алж байна? Ямар амар санаа юмгүй асуулт гэхгүй юу. Ирээдүйн зорилго уу? Ер нь бол шууд биш юмаа гэхэд ямар ч гэсэн магистраараа сурна. Эсвэл магистраараа сурахгүй бол давхар өөр мэргэжлэр бас сурж магадгүй. Сэтгүүлчийнхаа мэргэжлийг бол орхихгүй л тий. Гэхдээ өөр мэргэжлэр сурж магадгүй гэж би бодож байна. Эсвэл сэтгүүлчээрээ магистраар сурах бах. Гадагшаана. Тэгээд дээрэс нь одоогийн сэтгэл зүй гэх юм бол жоохон айсан, догдолсон тэгээд жоохон гунигтай мэдрэмжүүд хослоод байна. Одоо ингээд төгсөн дахиж ингээд оюутан байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд одоо байн уулздаг ангийнхантайгаа дандаа уулзахгүй гэхээр ингээд амар гунигтай санагдал
оюутнаас дахиж олдохгүй гэж ингэж бодохоор амар гонхтой санагдал. Яг гоо мэдээж ингээд дахиад бакалавр ингээд магистраар сурвал оюутан болж тараа. Гэтэ энэ ангийнхан маань, энэ техникийн маань, энэ мэдрэмж маань дахиж олдох уу гэдэг чинь бас аюул хэцүү байхгүй юу тий. Тэгэл тэгэж бодохоор амар гонхтой. Тэгээ одоо би ингээд сургууль дээр нөгөө байн гэрх болгондоо ангийнхантайгаа техникийнхантайгаа дандаа ингээд хамс байхыг аюу хүсдэг болсон. Одоо юухан байх вэ? Нэг 3-4 сарын дараа л ингээд төслөө шүү дээ. Тэгэл нэг тийм байна. Дээрэс нь бас нэг хувийн бизнестэй болмоор ч юм шиг санагддаг болсон. Ойрдоо бодоод байна уу? Санагддаг болсон ч 3 дугаар курсээсээ хойш юу н бодоол яваад байсан байхгүй юу? Тэг би одоо яг юу н жоохон ихлүүлэх болж байгаа юм байна да гэж би бодоод байна. Хэд хэдэн босон санаанууд байгаа. Гэхдээ одоохондоо нөгөө яг шууд хэлмээргүй байна. Тийм ээ, ялцчихгүй. Би бол одоо жоохон хордон төгсмөр байгаа. Тань шиг оюутан насны сайхан юмыг мэдэрч эхлэв гэхэд жоохон муухай л бүхэл бүтэн 2 дугаар курсын хаврын семестр байж ич. Би ингэжсэн байхгүй юу? Би 1 2 3 дугаар курстэй яг адилхан заяо. Би ер нь оюутан насны тэр нэг гоё нанди юм мэдрэхгүй байна уу гэд ингэж явдаг байсан. Тэгсэн чинь 4 дугаар курст ороод ирсэн чинь яг үндэ 1 2 3 та мэдэрсэн байсан юм биш үү? Зүгээр л өөрөө анзаараагүй. Амар ингээл анзаарахгүй явж байгаа. Гинт төгсөх болсон чинь л амар сонин санагдал дотор ингээл нэг юм сонин болоод өмөлзөөл. Тэгэл одоо бүр ингээд нөгөө агшин болгоныг мэдрэх гэж хичээгээл. Чи бараг анзаарахгүй ч явж иж магадгүй хаа. Нэг ялгаатай юм нь ангийнхантайгаа би нийлж юм жиг. Ангийнхан гэдэг сайхан юмыг мэдрэг болох шиг байна. Тийм болохоор тийм шиг байна. Яалтаж үгүй оюутан нас. Сайхан 4 дугаар курсынхаа уулзгаар л яа одоо төгслөө дахиад энэ мэдрэмж байхгүй гэж гоншхонсон хүмүүс л байгаа даа. Гоншхонсон. Тий. Тэгээ энэ дугаарын маань онцлог бол бүхэл бүтэн season 2 эхэлж байна. Тэгээ дээрэс нь анхны хөтлөгчөөр би анхны зочдоор манай зулагч оролцож байгаа маань бүр надад жоохон онцлмоор санагдчихэв. Ямар ч байсан дараа нь за ядаж 4 жилийн дараа энэ подкастаа сонсоод би ингэж ярьжсэн байна, энэ биелсэн байна ч юм уу. Тэгвэл нэлийн дурсамжтай юм үлдээж ин да гэж би бодож байна. Оюутан насны сайхан хамгийн гоё байсан юм маник гоё ярил. Алтан үзэг. Гэтэ яг алтан үзгийн нөгөө шагнал авдаг хэсэг бол биш. Би нөгөө 20 дугаар курстэй шагнал авч ирсэн шүү дээ. Чи ч орж ирэг байсан шүү дээ. Орж ирэг байсан юм. За тэр ч яг уу надад гэхдээ шагнал авснаас илүү нөгөө нэг BTD нөгөө ангаараа ингээ багаараа бэлдээд сургуулаас салтгүй үеуд бүр үнэхээр гоё заяа. Тэгэл хаяа стресст нь тэр үедээ хоорондоо муудна. Тэгтэл ингээл нэгнийхээ занг таниал ингээл хамтдаа нөгөө доороос першки авч идэл мөнгөгүй нэгэндээ ингээл юу дааж мааштай тий. Тэгээд нөгөө нэг юм нь болохоор бид хууч нөгөө багш нарын өрөө солигдоогүй. 2 дугаар хайранд байсан. Тэгээ 2 дугаар хайранд байхад бид нөгөө нэг материалуудыг ингээд цоглуулаа шивжсэн үе надад бүр амар гоё байсан байхгүй юу. Ингээ манай багш нөгөө дагийн агш болохоор ингээ кофе бидэд чанж өгөө бидэд бүр ингээ шөнө болтол сууж нөгөө юмнуудаа шивжсэн. Тэгэхэд тэгэл бас нөгөө ангаараа ингээ бичлэг юмнуудаа бэлтэж явах явц. Тэр бүр хамгийн дурсамжтай. Би одоо дараа нь ингээд ерөн жил болгоны тэр нөгөө намар яг тэрийг ингээ хүлээдэг болсон байсан би. За одоо гоё ингээд ангаараа юмнуудаа бэлдэндээ сургуулаа салахгүй одоо ингээ бөөндөө хамтаа яхан дээ. Одоо гоё дагийн агш өрөөнд орхон дээ гэд ингээд дагийн агш өрөөнд байна гэдэг чинь өөрөө бас амар гоё. Тэгснээ ингээл дагийн агш өрөөнд орохоор юу өнөртдөг, кофе өнөртдөг. Тэгэл хаяа кофегоор дайлахаар бүр гоё. Тэгэл бид идчихэв. Алтан үзэг гэхээр л бүр догтлж байгаа юм чинь. Ганц манайхан ч биш, бараг бүх сургуулийн сэтгүүл зүйн оюутнууд догтлдог байхаа гэж би бодож байна. Тийм ээ. Тэр хамгийн гоё дурсамжтай эсгүүдийн нэг. Тийм ээ шүү. Алтан үзэг миний оюутан насны гоё юм биш үү? Би сая бодлоо. За тэгвэл ирээдүйн өөртөө хандаад ийм байгаарэ, тийм байна шүү гэд
хоёлаа подкаст төгсгий. За энэ ирээдүйн гэхээр би одоо магадгүй 5 жилийн дараах өөрийгөө харж байгаа байхгүй юу? За. 5 жилийн дараах би ямар ч гэсэн англи хэлээ амар сайн болгоод тэгээ дээрээс нь айгүй гоё төлөвшөөд хүмүүсийг амар сайн ойлгодог, тэгээж уучлж чаддаг, хүндэлдэг. Бас өөрөө ч гэсэн хүнийг нэг бити гомдоогоосоо гэж бас айгүй хүсэж байна. Тэгээ дээрээс нь ээж аавын сайн охин, эгчийн сайн дүү. Тэгээд би бас тэрэ дүүтэй. Тийм. Тэгээд дүүгийн сайн эгч байгаасай. Тэгээ сайн төлөвшөөсэй гэж айгүй хүсэж байна. Одоо байгаагаасаа илүү төлөвшөөд тэгээ бизнесээ эхлүүлсэн байгаасай. Эсвэл бизнесээ эхлүүлэхээс гадна магистр юм уу өөр мэргэжлийн бакалавраараа сураад эхэлсэн эсвэл төгссөн байгаасай гэж хүсэж байна. Тэлээ их юм бүтээх нэ. Дэмжигтэй ах нэ. Чи юу гэж бодож чинь чинийхээ ч гэсэн сонсъё л та. Дараа нь чи өөрийнхөө энэ хөтөлбөрийг сонсчоод бас санаа штэ тий. Одоо бараг гараал сонсохдаг ч ах. Зүгээр штэ. Сая үлдэр дээр Эрдэнэт үлдэр дээр дадлагыг идэрэхэд. Яа, за. Би үнэхээр сони юм сая ярьж. Яалтчгүй миний оюутнаас сайхан болж байгаа юм байна. Саяны миний үлдэр дээр хийсэн дадлага бас амар жаргалтай байсан. Сэтгүүлч гэдэг мэргэжлийн сайхныг оюутан бахта мэдрээ явж байгаа маа сайхан байна. Яг одоогоор хамгийн бодит ингээд миний өөдөөс хараа сууж байгаа золоо ихч шиг ийм хүсэл тэмүүлэлтэй оюутан насаа яг ингээд дуусгах гад ингээд яг төгсгөө байж байгаа үедээ ингээд дотор өмөлзөөд яг миний оюутан нас ямар сайхан юм бэ гэд бахархаа сууж байгаасаа гэж хүсэж байна. Чи дэх баха. Тэгнээ би бол амар ихтэй. Тэгээд ярилцж байгаа хүнээ сайн судлаагүй байсан маань үнэн ч гэсэн нэг бас цаг болох шиг боллоо. Нилээн сайн вила тодорхойлчих шиг боллоо. Багахан хэмжээнд мэдчихлээ гэж. Тэгээ хажуугаар нас дашрамд хэлэхэд сонсогчдод маань ингээд хэлэхэд зулаагч амар энэ подкастыг хүндэлсэн байна. Миний өөдөөс хараа сууж байхдаа нүрээ маш үзэсгэлэнтэй бодаад маш гоё пинк юм хөрөм өмсөд үнэхээр бүр яг нөгөө сахиусан тэнгэр гэдгийг харагдаж байна. Энэ подкастыг ингэж хүндэлж ингэж чөлөөтэй ярьсанд баярлалаа. Тэгээд энэ дугаарын анхны зочин басанд баярлалаа. Баярлалаа. Наваа бүр ингээд season 2-ын анхны зочингоор урьсан бүр амар баярлж байна. Дээрэс нь нөгөө хамгийн анхын Talk podcast эхэлж байхад би ормоор байсан байхгүй юу? Тэгээ хүслийн явуулдаг эхлээд балчгаах эхлүүлээд дараа нь хүслэнд өгөөд хүслэн ингээд хийгээ явж байхад тэгээ би бүр ингээд хөөх ямар гоё юм бэ гэд. Тэгээд манай хонгороо орсон. Тэгээ би хонгорогийн подкастыг ингээд бүр сонсоол балчгаахын подкастыг сонсоол. Ер нь баг бүгдийг сонссон. Тэгэл хөөх амар гоё дурсамжтай байх та ингээд дараа нь сонсоход нөө үлдэх юмтай оюутан насндаа ингэж ирсэн шүү гэдэг ингээд сонсох юмтай. Тэгэл би нэг хүслэнгээс бараг 2 удаа найзыгаа оруулаач гэд ингээд амар жоохон амар дэлдэнж байлаа. Миний найзаа оруулахгүй гэж игээд тэг би ерөөсөө нөө энэ хавар ерөөсөө подкаст эхлэнэ гэж бодоггүйсэн. Тэгэл эхэлсэн ч угаасаа би л биш байх өдөр ч юм уу нэг тиймэрхүү юм ботцсон байсан ч хэд хоногийн өмнө хүслэн за миний найз Talk-ийн подкастын одоо зочин шүү чи орохоор болсон шүү гэдэгт нь би бүр ингээд баярлаад сая хүртэл хүслэн гэж байгаас тээ нойргүй онсон гэд ер нь бол тэр чинь үнэн байхгүй юу би ч бүр ингээд амар догтлоод одоо яах вүлээ яаж яривал хүмүүст гоё явах бол эсвэл ингээ ярьчвал буруутах үедээ ч юм уу тийм амар айцтай байсан. Гэтэ ингээд амжилттай ард нь гарцсан гоё юм. Тэгээ намайг бас урьж ингээ оролцуулсан амар баярлаа. Бас нэг гоё хэлэх юм гэвэл сая зулаагч орж ирэхээс өмнө үнэртээ бас татсан өөрлөгөө. Тэгээд гисэн чинь нэг нь подкастт үнэртээ бас ордгоо штэ зулаа гэдгсэн чинь би ярилцж байгаа хүндээ гоё үнэртээ сэтгэл гоё юм төрүүлмээр гэсэн чинь бүр амар гоё байсан. Тийм үү? Энэ хүн энэ подкастыг ямар их хүндэлж байна. Тэгэл ингээ гаднаас ч хараад ямар хөөрх юм бэ.
энэ подкастт зулаа ихч үнэхээр их сэтгэл зүрх нөөр ховц бүх юма зориулсан байна. Энийг бүр сонсож байгаа хүн нүдэндээ төсөөлж бодитоор хартлаа мэдрээсэ гэж хүсэж байна. Тэгээд Баярлаа. Ямар гоё хэлдэм бэ? энэ удаагийн Talk подкаст маань одоогоор ингээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар өөр хөтлөгчтэй, өөр зочинтой эхлэх болно. Тэгээд энэ хүртэл сонссон сонсогчдоо баярлалаа.